Нярайн асаргаа сувилгааг зөв хийхин тулд хүүхдэд хэрэглэгдэх доорх зүйлүүдийг бэлдсэн байна. Үүнд зузаан, нимгэн үлгий, нярайн даав хүрэлцээтэй тоогоор цамц, малгай, оймс, эдгээр нь хөвөн даван материалаар хийгдсэн усыг сайн шингээдэг аль болох будаг гардаггүй байвал зохимжтой. Живх хүүхдийн баан. Хүүхдэд зориулсан биеийн тос, саван, цацлаг, хумсны хутга, халууны шил, ариун хөвөн, биеинд хүүхдэд зориулсан нойтон салфетик, хамар цэвэрлэх баллон, дусаагуур. Нярайн хүүхдийн өрөө гэр орны нөхцөл нь нярайн онцлог байдал зогтсон, дулаахан, тохирсон чиглэлтэй, гэрэлтэй, агаар оруулах боломжтой, аль болох тавилга багтай, саруулхан байх ёстой. Өрөөний хамгийн тохиромжтой дулаан нь 22-оос 24 хэм бэ. Хүүхдийн өрөөнд зориулалтын чийгшүүлэгч эсвэл савтай ус тавьж чийгшүүлж болно. Өрөө нь хэд халуун буюу хүйтэн, бөгчин байснаас хүүхдийн хамар бит өрөх, хөлрөх зэргээс тайван унтаж чадахгүй тавгүй байдлууд үүсдэг. Хүүхдийг хэд бигнэж хаалга цонхыг битүүлэх нь гадны нөлөөлөлд өртөмтгий, өвчлөмтгий болдог. Хүүхдийн өрөөнд өвлийн улиралд хоногтоо 3-аас 4 удаа цэвэр агаар оруулж, зуны улиралд өдрийн туршид салхивчийг онгорхоо байлгана. Хүүхдийн өрөөнд угаасан юм хатаах, хуурай цэвэрлэг хийж, тоос шороо божигнуулах, тамхи татах, тасалгааны цэцэг байлгах нь зохимжгүй. Хүүхдийн орыг зуух парнаас зайдуу нэвт салхихгүй газар байрлуулна. Хүүхдийн ор нь хоёр талаасаа агаар орох боломжтой, савлагдсан байвал тохиромжтой байдаг.